хариултын ажил дууслаа. Одоо төслүүдийн талаар хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулна. Сүхбаатар гишүүнийг юм дээр төрж байна. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтөд холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг хэлцэх асуудлыг хууль зүйн байнгын хороо 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлцлээ. Цагдаагийн байгууллагын тухай хууль 1993 оны 12 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр болсноос хойш нийгмийн харилцааг зохицуулж ирсэн өнөө хүртэлх нэлээдгүй хугацаанд үүссэн эдийн засаг нийгмийн харилцаанд бий болсон өөрчлөлтийг харгалзан үзэхийн зэрэгцээ олон улсын туршлагыг өөрийн орны онцлогт нийцүүлэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж цагдаагийн байгууллагын бүтэц удирдлага үйл ажиллагааны эрх зүйн тогтолцоог улам боловсруулах зорилгоор төсөл санаачлагч цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Тус байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлцэх үед улсын их хурлын гишүүн Гончигд орж Тэмүүжин сайхан бэлэг нар цагдаагийн албан агчдын гүйцэтгэх үүргийг нь тодорхой зааж өгч тухайлсан чиг үүрэгт нь хамаарах эрх үүргийг заагалж өгсөний үндсэн дээр цагдаагийн байгууллагын бүтцийг бодлогын түвшинд хийх нь зүйтэй. Мөн цагдаагийн байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх асуудал төр анхаарлаа хандуулах. Улсын их хурлын гишүүн Сүхбаатар цагдаагийн байгууллагын хариуцлагын тогтолцоог бодиттой ялгамжтай болгохын тулд цагдаагийн албан агчийн гин бурууг албаны болон хувийн гэж ангилах, нийгмийн хэв журам хамгаалах албаны удирдлага үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагын оролцоог нэмэгдүүлж эрх үүрэг хариуцлагыг төсөлд тодорхой тусгах, мөн төсөлд тусгагдсан зарим нэр томьёог үндсэн хууль болон бусад хуулийг хэрэгэлсэн нэр томьёонд нийцүүлж игдлэх. Түүнчлэн улсын их хурлын гишүүн Юнэ Жанцсан уг төслийг хэлцэхдээ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэлэлцэн батлагдах үед хөндөгдөж байсан саналуудыг судлан үзэх нь зүйтэй гэсэн саналуудыг тус гаргаж байсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд уг хуулийн төслийг хэлцэхтэй холбогдуулж байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж ажиллах шаардлагатай гэж үзэж байсан болно. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтөд холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслүүдийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтөд холбогдуулан боловсруулсан бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлцэх хэсэг талаар хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Би яг хэлцэх хэсэгтэр нь хууль зүйн байнгын хороо дээр бол дэмжсэн тэгээ ажлын хэсэгт орсон байж байгаа. Тэгээ нэг зүйлэл бас хармаар байгаа юм л та. Ер нь зүгээр энэ нийгэмд бол одоо нэг асуудал байл та. Өгшин залуу гэж ярихаас илүүтэй аливаа юм нөхцөл байдлын шинэ хуучны ялгаа гэж бас байгаа юм аа. Тэгээ энэ цагдаагийн байгууллагын тухай хууль орж ирээд бол энэ яг тэр нэг шинэ цагийнхаа нөхцөл байдалд одоо энэ тавигдаад байгаа асуудалтай бол хариулт өгч бол чадаагүй байна. Тийм учраас түрүүн дээр Баярсайхан гишүүн бас реформын асуудал ярьсан байх. Жишээ нь одоо ингээд үзэхээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт гэж байгаа байхгүй. Өнөөдөр хүмүүс юу хүлээж байгаа юм гэхээр иргэнээс хамааралтай иргэндээ үйлчлдэг цагдааг өгүүлж байгаа. Тэгэхээр нөгөө иргэнд чинь ямар хяналт байгаа юм бэ? Түрүүний тэр нэг асуудал бол орон нутгийн хурал бол одоо тэр нийгмийн хэв журам хамгаалах албаны удирдлага нийгмийн хэв журам сахиулах албаны удирдлага үйл ажиллагаанд оролцох тухай асуудал байна. За нөгөө нэг асуудлууд энд хөндөгдсөн байгаа юм. Энд би акцент өгж байгаа асуудал бол тодорхой нутаг дэвсгэр хариуцсан нийтлэг үүрэг бүхий цагдаагийн байгууллага албаагч жил бүр нэгээс доош удаа орсон суугч буюу тэдгээрийн төлөөлөгчдөд гэмт хэрэг зөрчлөөс урдсан сэглэх ажлын талаар тайлан тавина гэж. Энэ яаж хэрэгжих юм? Энэ бол энэ хуулинд байхгүй. Зүүн хамгийн чухал юм бол энэ байна. Урдсан сэргийлэх ажлын талаасаа гадна ерөөсө тухайн нутаг дэвсгэрт байгаа иргэдийн гомдлоор тэр санал одоо өргөдөл гомдлоор ч н одоо яаж ажиллаваа гэдэг тайлангаа тавих хэрэгтэй байхгүй. Жишээ нь энэ байхгүй. Энэ ингээ хэлэх гээд байгаа нь ийм хуучилсан хандлага бол энэ одоо хуулинд бол үнэртэй байгаа юм аа. Энэ иргэний талаас харна иргэний цагдаа болон сайн Тэмүүжийн ирүү иргэний л гээд ингээ яриад байна. Явж ерөөсөө цагдаач нар тэр ирэндээ хамааралтай болох тухай асуудал байна. Тэгээ энэ цагдаагийн хуулиас бол энэ харагдахгүй байгаа маа. Зүгээр яг гоо одоо цагдаагийн албан агчтай маань нийгмийн баталгааг 3 тэрбумаар нэмэгдүүлж ийн гэж сая одоо зарим гишүүд бол орон тоог нэмэх тухайд ярьж байна. Гэхдээ Монгол шиг ийм том нутаг дэвсгэртэй юмтай хэрвээ ингээд ядуу ийм нийгэмд хөөцөлдөд байх юм бол цагдаагийн орон тоо нэмэгдээд шийдэгдэв. Сайхан самбуу гişүүг чухал зүйл хэлж байна. Бид техникцэн автоматсан мэдээллийн шуурхай удирдлагатай авсаархан тэр цагдаагийн тогтолцоогоос бодох ёстой шүү дээ. Цаашдаа. 3 тэрбум төгрөгөөр нийгмийн хангамж нэмэгдэж байгаа юм бол тэр хэмжээгээр дагаад энэ нийгэмдээ үйлчлэх үүргээ бас нэмэгдүүлэх ёстой шүү дээ. Одоо хүнсний хангамж гэж байна. Хүмүүс ярьдаг шүү дээ. Одоо энэ үдийн цай дээр бас яриад байна.
Энэ үндэсний хангамжийг өгсөнд орвол хэдэн төгрөг нөгдсөн дээр юм биш. Бас л тэр үндэсний хангамж дээр чинь хэдэн дарга цараг цэрэг нь найс цаашаа болгосон гэдгийг бас л гомдол гаргана шүү дээ. Ингээ үзэхээр энэ хуулиас бол ерөөсөө тийм ерөөсөө тэр нэг төшмөлдсөн цагдаасан сэтгэлгээ бол салахгүй байна. Дээр нь хэлэх гээд байгаа юм бол энэ цагдаагаас нэмдүр жууд хэлж ирсэн тэр байнгын орооны урал дээр цагдаагаас баах юм салгаад авсан гэж. Тэгээ цагдаагаас угаасаа энэ хүн төрөлхтний 200 жилийн түүхэнд цагдаа бол маш олон нийтлэг чиглэлээр гүйцэтгэж яваад энэ бүх захиргааны хяналт захиргааны байгууллагын чинь маш олон функц дэг журам захиулах ажил чинь энд цагдаад явж байгаад салсаар яваад нарийнсаар яваад ерөөсөө иргэндээ үйлчлдэг энэ бүтцрүүл очиж байгаа байхгүй. Тэгэхээр тэр цагдаагийн тэр байгууллагын тогтолцоо үйл ажиллагаа наривчлагдах хөдөлмөрийн хуваар нь одоо тодорхой болох тэр хэмжээгээр иргэдтэй очих тэр юм чинь бол ерөөсөө буруу биш ээ. Хамгийн гол нь мэрэгжлийн тэр стандартын удирдлагыг хэрэгжүүлдэг гол юм цагдаагийн төв байгуулалттай байх хэрэгтэй. Стандартын удирдлага. Жишээ нь одоо энэ хуулийн төсөлд бас байж байгаа юм л да. Сонгон шалгуулах цагдаагийн байгууллагын удирдлага хадгалж тавигдах шаардлага сонгон шалгуулах журмыг хууль зүйн одоо дотоодын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн баталнаа гэж. Одооний энэ төрийн албаны хууль тогтоомжтойгоо энэ чинь бас яаж уялдаж байгаа юм бэ гэж. Тэгээ түрүүн бас бид энэ хууль зүйн байгууллаганд хэлсэн. Наадах нь одоо хууль зүйн боловсруулсан байж энэ хуулийн төсөлд бол хуулийн нэр томьёо 2-3 янзаар бичигдэж байгаа. 2-3 янз. Нийгмийн хэв журмыг хамгаалах гэн, нийгмийн хэв журмыг сахиулах гэн, хуулийн хэрэгжилтэнд хяналт тавих гэн. Тэгээ биелэлтэд хяналт тавих гэж баймаар жишээ. Ингээ үзэхээр бол энэ цагдаагийн хувьд бол энэ шинжилсэн найруулга гэдэг бол энэ их хурлын бас том чухал одоо ажлын нэг хэсэг. Энэ дээр бол